man. За намайг Чинбатогтой Эрдэнэ баяр гэдэг. Тэгээд ширээний теннисний спортер хичээлээд одоо 21 жил болсон байна. Үүний ерөнхийдөө 3 жилиг бол яг үндсэн эм академиг үүсгэн байгуулад одоо дасгалжуулагчаар ажиллаад байж байгаа. Ерөнхийдөө 6-аас 7 жилд нь бол Монгол Улсын шгшээ багт багтаж тамирчнаар явж байгаа. Тэгээд одоо дасгалжуулагч хийж байгаа юм байна. Зүүн тал руугаа ч гэсэн ялгаа байхгүй. Манай эмээ маань яг ширээний теннисний спортын дасгалжуулагч багш Оюун Чимэг гэдэг хүн байдаг. Тэгээд ерөөдөө жоохон байхдаа нөгөө цэцэрлэгт явдаг хүүхдээс нь болохоор ерөөдөө энэ хүүхдийг ширээний теннисээр явуулъя гэдэг ерөнхийдөө багасаа эхлээд ширээний теннисээр хичээлж эхэлсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө би бол өөрийгөө яг ширээний теннис дундаа ерөнхийдөө хамгийн азтай хүн гэж боддог. Яагаад гэвэл ерөнхийдөө олон улсын багш нарын дандаа гараар дамжиж ерөнхийдөө явсан. Тэгээ хамгийн анхны багш маань бол одоогийн Монголын үндэсний шгшээ багийн дасгалжуулагч Цэрэн Тогтох гэдэг багш байгаа. Австрийн маань заасан багш. Тэгээ түүний дараагаар бол Ган Төмөр багш. Тэгээ дээрэс нь Япон улсаас тухайн үед мэрэгчлэлтэй ирж ирсэн. Тэгээ тэр үн дээр жил гаруй хугацаанд сэтгэл хийгээ тэгээд ерөнхийдөө бүр шимтэн суралцахаар болж ирсэн да. Нөгөө хөгжилтэй боловч үнэн байдал нь бол энэ ерөнхийдөө би бол нөгөө баг бахта нөгөө жингийн илүүдэлтэй тийм хөгтөд байсан. Тэгээд нөгөө илүү тарган мэралг хөгтөд байсан. Тэгээд ерөнхийдөө ширээний теннисд бол хамгийн анхны зорилго маань бол ерөнхийдөө теннис тоглоод турах одоо жингээ хасах тийм юутай орж исэн. Тэгээд үүнээс улбаалаад бэлтгэлээ хийж явж байгаа хугацаанд тэмцээн оролтоонд ороод ингээд шат ахих тусам ерөнхийдөө зорилгоо улам жоохноор нэмсээр байгаа л тэгээд ерөнхийдөө бүр шимтэн орсон доо ширээний теннисэнд. За манай ширээний теннисний хувьд болохоор давуу тал ярих юм бол ерөнхийдөө маш олон зүйл байгаа. Манай ширээний теннис зөвхөн аркед бариад тоглож байгаа боловч биеийн бүх булчаа ажиллаж идэг. Тэгэхээр биеийнхээ бүх булчинг ерөнхийдөө хөгжүүлэх бол аливаа нэг зүйл нэг техник сурахад ч юм уу заавал нэг дутагдaltaй тал гарч ирдэг. Тэр нь ерөнхийдөө биеийн булчингуудаар нөхдөг. За мөн түрүүний хэлсэнчлэн манай ширээний теннис тоглодог хүмүүсийн ерөнхийдөө нүд болон орон зайн баримжаа маш өндөр зэгт хөгжсөн байдаг. Мөн манай ширээний теннисийг ерөнхийдөө одоогоор бол ер нь 4 настай хүүхдээс эхлээд ерөнхийдөө дээшээ тоглож байна. За дээшээ бол хязгааргүй та яг хөдөлгөөний дутагдлаас одоо ангижрах ч юм уу альсгүй бол хөдлөх залттай өвчин одоо тусан хүн ч юм уу тийм хүмүүс ерөнхийдөө ширээний теннисийг амар сонгон одоо хичээлж байгаа. Ерөнхийдөө 3-4 наснаас эхлээл дээшээ бол ерөнхийдөө хязгааргүй. Энчэнэс ийшээ дандаа энтлийн шугамаа давж ингэж гараад байгаас. За энтэл ч юм болохоор чи энчэнэс ингэж аваад зайлахтаа ял. Энчэнэс 1 2 3 гэж ингэж сүүлийнх зогчоо штэ. Зохоос өмнө ингэж явчихад байгаа байхгүй. Ингээ явчихаар чи ширээнээсээ илүү хол үсэрч байгаа. Тэгэхээр бөмбөг чи энд хүрээд ирэхээр чи гараа заавал ингэ сунгах шаардлага гарч ирж байгаа. Сунгах шаардлага гарахаар ингэж нааша хамж зогхоор бөмбөгнүүд чинь бүгд
энэ ногоон зурвалснаас ийшээ гарч чаддаг байна. Тэгэхээр энийг чигээр нь оруулахын тулд 1 2 3 ингэж авчаад эхлээд тэнцээс наашаа ирж байгаа цэгийг хар заяа. Цэгийг харж агаад 1 2 3 тэгээд баруун мөрөөд доошоо дараа. 1 2 3 ингэж дарж явал. Тэгхийн бол ийшээгээ гарахгүйгээр энэ хоёр цэгийн хооронд л авчирч. Тэгээ ийшээ гарахдаа чи ийшээ хүчил баруун тал руу хүчилж байгаа тохиолдолд бүр ингэж юусоо харж болохгүй. Дандаа баруун чи юм биш. Ингэж орчих шээ. За яг тамирчин болно гэж яг бодсон үе гэх юм бол одоо Хойд Солонгос улсаас нэг тамирчныг дасгалжуулагчийн хамт Монгол улсад 1 жилийн хугацаатай тухайд ирж ирсэн. 2014 онд болох Японы дэлхийн аврагт бэлтгэж журмаар Хойд Солонгос багш ирээд яг тамирчдын тийм өрөөнд байлгуулад хамтдаа байрлаад ингэж бэлтгэл хийсэн. Тухайн үед ирсэн Хойд Солонгос багш маань бол энэ хүүхд маань ерөнхийдөө өсгөрөөдөө хөхтөө ингээд би тэр шигшээ багийн хамгийн жоох хүүхдээр шалгараад тэгээд ах эгч нартай 1 жил яг хагас цэрэгжилтийн байдалтай ерөнхийдөө хамт бэлтгэлд яваад ирсэн. Яг тэр үед бол ерөнхийдөө миний ур чадвар гэх юм бол амар дээшилсэн. Би 2014 оны улсын аваргаар хамгийн анхны хүрэл медаль авсан тамирч байсан 14 настайдаа. Тэгээд тэр үе маань бол теннист бүр илүү түлхэж болж өгсөн. Тэгээд дээрээс нь гэх юм бол манай эмээ маань бүх насаараа ерөнхийдөө хүч нийгэмлэгийн дасгалжуулагч хийсэн байдаг. Тэгээд манай эмээ маань өөрөө тамирчин багтаа ерөөсөө улсын аваргын алтан медаль ерөөсөө зүүж үзээгүй юм байсан. Тэгээ бас нэг хүслийг нь бас илүү хийсэн гэсэн тийм хүсэлтэй ерөөдөө бүр шимтэн орж их спортод орсон байдаг. Хувь хүний хувьд бол одоо илүү гадагшаа явж туршлага судлах аль эсвэл одоо гадаад тамирчинтай гар зөрүүлэх нь өөрийн хувьд ингээд одоо дотор маань гоё байдаг боловч зөрөөд биднэрт хариуцлага гэдэг зүйл юм наагддаг. Яагаад гэвэл бид нар гадагшаа очиод бид нар нэрээрээ дуудуулдаг. Бид нар Монгол Улсын тамирчин гэж дуудуулдаг учраас бас энийг үүргээ сайн гүйцэтгэхийн тулд бид нар маш их хичээдэг. Ерөөсөө 13 4-өөс эхлээл ерөнхийдөө явж хэлсэн. Тийм болохоор маш олон тэмцээн байна. Энэ тэмцээнүүдэд харин өмнөх гаргаж ирсэн амжилтуудыг эвдхийнсэн шинэ рекорд хичээдэг хийсэн өөрийнхөө яг тамирчин байгаа хугацаанд илүү сайн амжилт гаргахын гэдэг одоо бодолтойгоор ерөнхийдөө бэлтгэл хийдэг байсан. Тэгээд ерөнхийдөө өдөрт бол заавал ерөнхийдөө 6 цагийн бэлтгэл хийдэг байсан. Яг тамирчин байх үедээ мэдээж анх удаа оролцсон юм шиг сандрал бол маш их байсан. Тэр сандралаас эхлээд маш олон зүйлийг ч буруу хийжсэн. Маш олон удаач багш нараасаа зэмлэл хүрчээсэн, олон ч удаа багтуулж ирсэн тийм үе зөндөө. Одоо бол өөрөө нөгөө багш болсон болохоор одоо тэр зүйлээ одоо хүүхдүүдэд өвлүүлэхийн тулд ерөнхийдөө хичээж ерөнхийдөө ажиллаж байгаа. 1 За 1 2 3 зөв 1 2 3 болж байна. 1 2 налан урлаас зүгээр сул явуу заа яг хүчлэгтэй зүгээр сул явуу. Тэгэх юм бол бөмбөг чинь зурж орно. 1 2 3 ингээл болоо. За манай ширийн тестний спортын хувьд бол яг бусад спортоос илүү онцлогтой нь юу вэ гэх юм бол бид нар яг гарныхаа мэдрэмжэн дээр тулгуурж ерөнхийдөө явдаг. Бид нар яг зөвхөн хүн харахад бол зүгээр ингээд аркад бариа зүгээр цагаан бөмбөг цогцож байгаа юм шиг харагдаж байгаа боловч нөгөө талдаа энэ аркадаараа дамжуулж бөмбөгийг аркадныхаа аль цэгт онжин гэдгийг хүртэл гараараа мэдэрдэг ерөөдөө тийм спорт байдаг байгаа. Тэгээд энэ мэдрэмжийг бид нар хадгалж үлдэхийн тулд маш олон цагаар бид нэр бэлтгэл хийж маш олон цагаар ерөөсөө яг ширээний хаард ингэж зогсохгүй болохоор ерөөдөө бидний нэг өдөр бэлтгэл хийхгүй байхад өмнөх хийсэн 3 хоногийнхаа бэлтгэлийг алдсантай төвцүүл ийм хохирол амсдаг учраас яг ширийн тестний тамирчин бол ерөөдөө өдөр болгон яг цагийн графикаар ингэж ерөөдөө бэлтгэл хийгээд явдаг байна. Энд ингэж өргөд байгаа байхгүй юу? Энэ тохооч өөрөө энэ яа ингэж өргөхдгүйгээр эн чинь шууд ингэж шулуун явж байгаа байхгүй юу? Тамирчин болоод явж байгаа хугацаанд бол маш их олон асуудлууд тулгардаг. Одоо жишээлбэл жижиг ч гэсэн энэ спортын
тамирчин болгонд тохиолдож одоо сэтгэл зүйн доошо татах хамгийн том зүйл нь бол одоо гадны ярианууд тий одоо ямар нэгэн хүний худал хуурмаг зүйлэнд одоо гүржигдэх ч юм уу тий иймэрхүү юмнаас болж тамирчдын сэтгэл зүй бол маш доош ундаг. Тэгээд ерөнхийдөө энэ зүйлээс ангид байхын тулд өөрийгөө ерөнхийдөө 100% бусдаас тусгаарлаж одоо ямар нэгэн сошиал орчин ч юм уу тий авцснаас ерөнхийдөө хол байж өөрсдөө 100% хол байлгаж сэтгэл санаагаа бэлдэж тэгж тэмцээндээ ер нь оролцдог. 2 3 зөв. Буучин дотгошоо байна. Дотгошоо гадагшлуул. Дээ. Болцоо. 1 2 актеман нэргээд одоо яг 3 жил яг тасралтгүй багш хийгээд явж байна. За тэгээд яг манай актемын үндсэн яг зорилго нь болохоор Монголын үндэсний шгшээ багт тамирчин экспортлох зорилготой. Одоо ирээдүйн мундаг тамирчдыг эндээс гаргая гэсэн зорилготой. Тийм болохоор ерөнхийдөө бусад клубүүдээс илүү олон цагийг энэ зааланд өнгөрөөж байгаа учраас маш хурдан богино хугацаанд үндэсний шгшээ багт одоо тамирчин экспортлох зорилготой ингэж ажиллаж байгаа. Одоогоор гэх юм бол нэг тамирчин маань бол одоо усан шгшээ багт цаа явж байгаа. Одоо араас нь ингээд тамирчин маань явхад бол бэлэн болоод явж байгаа. Аль ч спорт ерөнхийдөө сайжрыг амжилт гаргая илүү одоо дэлхийд нэрээд орс тамирчин болё гэх юм бол хатуу дэглэм сахилга баттай байж л энэ амжилтанд хүрдэг. Тийм учраас одоо яг энэ актемд сахилга бат гэдэг зүйлийг номер 1-т тавьж ерөнхийдөө ажилладаг да. 1 баруун мөрөө хурдан гаргах. Удаад байна. Баруун мөр чи удаад байна. Баруун мөр хурдан гаргах. Хурдан гаргах. Одоогийн хувьд гэх юм бол яг актем дээр бол яг 10 тамирчинтай одоо ажиллаж байна. Мэдээж хүүхдүүдтэй яг нөгөө ах нь ч юм уу, аав нь ч юм уу тий. Зарим үедээ багш нь, зарим үедээ ах нь, зарим үедээ найз нь. Тэгэл яг хүүхдүүдтэй тулж харьцахын тулд хүүхдүүдтэй юу болж байгааг мэдрэхийн тулд ерөнхийдөө ойр ажиллахыг хичээдэг. Мэдээж энэ хүүхдүүд чинь олон цагаар энд бэлтгэл хийж байгаа учраас урмын үг хэрэгтэй. Тэгээд хүүхдүүдтэйгээ маш ойр ойж урмын үгээр нь одоо нөгөө дутаахгүй бэлтгэлийг нь маш амжилттай сайн хийх юм бол энэ хүүхдүүд угаасаа нөгөө гарах үр дагавар нь сайжралт одохгүй чадахгүй зүйлээ чаддаг болох юм уу те. Энэ зүйлүүдээс эхлээд хүүхдүүд маань өөрийнхөө одоо сэтгэл зүг одоо нөгөө баяр баясгалантай аваа явчихдаг. Тэр үр дагавар нь гээд гараад ирдэг. Миний хувьд гэх юм бол 1% авьяас үлдсэн хичээл зүтгэл. Зүгээр л тухайн тамирчны хичээл. Яг миний яг ойр тойрон ч гэсэн яг тийм хүмүүс байдаг учраас би яг энийг хэлээд байгаа. Би өөрөө ч бас яг тийм төрөлхийн яг тийм яг гоц тийм авьяастай хүн бол биш. Гэтэ надад зүгээр л яг одоо яг өнгөрөөс хугацаагаа бодох юм бол яг л би яг 99% хичээл ирсэн юм бол. За одоо манай Монголын ширэн дэсний холбооны хөгжил гэх юм бол за одоо яг нэг өөрийнхөө тоглож исэн үеэс л би яг одоо хэлэхэд бол 2013 оноос эхлээд би яг шгшээ багтаал тэрнээс хойш ерөнхийдөө 17 8 он хүртэл шгшээ багтаж явсан. Яг одоогийн нөхцөл байдал тэр хоёрыг ярих юм бол тэнгэр газар шиг болсон. Бид нар үндэсний шгшээ баг дээрээ одоо бүртгэлтэй болсон байна. Бид нар улсын төсөвтэй болсон байна. Тэгээд хувь тамирчдыг дэмжих байгууллагууд олон болсон байна. Энэ спортыг дэмжих байгууллагууд маш олон болсон байна. Тэгэхээр бол яг тэр үеийг одоо үетэй харьцуулах юм бол одоо энэ бол маш илүү эрчимтэй хөгжиж байна. Мөн дээрэс нь нөгөө олон тамирчтай болгож байгаа гол шалтгаанууд нь болохоор хувийнхаа үзэл бодлоос хэлэх юм бол тухайд надтай шгшээ багт хамт тамирчин болоод явж ирсэн тамирчид маань одоогоор бүгд тамирчин гаргаж ирэхэд дасгалжуулагч хийж явж байгаа. Энэ маань болохоор төрөл бүрийн багш нараас гарч ирсэн төрөл бүрийн арга барилтай тамирчид хоорондоо өрсөлдөд ирэхэд эндээс шигшигдмэл олон тамирчин гарч ирэх одоо боломж бий болж байгаа. Сайн байна уу? Намайг Мөнх Жаргалын Тэнүүн гэдэг. Би одоо 17 настай. Ширийн тенсээр одоо 8-9 жил хичээлсэн байна. За сайн байна уу? Намайг Цогтодоохийн Игчин гэдэг. Би одоо 1-р курсын оюутан байна. Ер нь бол анх би ерөөсөө ямар ч сонирхолгүй байжгаад манай ээж анх намайг ширээний тенсүү саксуу гэдэл сонгуулж ирсэн. Тэр үедээ би ширээний тенсгийг сонгож ирсэн юм аа. Тэгэл
Одоо ороод яг энд 8 9 жил явж байна. Манай гэрээ хажууд ширхэг теннисний клуб нэгдээ тэгээд аав дагуулж авчихсан. Тэгээд бөмбөг цохиж үзээд аавтайгаа зур теннисэнд явсан. Ер нь яг теннис өөрөө яг тоглох үедээ яг амар гоё кайфтай юм уу? Яг аз жаргал мэдэрдэг байгаа. Мэдрэмж нь айгүй гоё. Тэгээд ширэндээ бөмбөг дуугах тэгээд дуу нь айгүй гоё сонсогддог. Зан төлөвийн хувьд бас ёс суртахуун бас ер нь сайжирдаг нэлээд ёс суртахуунтай болдог. Тэгээ бас бие бэлтрийн хувьд бол нэлээд одоо эрчимтэй одоо хөгжилтэй болдог гэж бодож байна. Бие бэлтрийн хувьд ч гэсэн оюун ухааны хувьд ч гэсэн өөрийгөө хөгжүүлэх чадсан гэж бодож байгаа. Би ер нь бол одоо Лос Анжелес олимп тэр нь бол тоглохыг л хүсэж байгаа. Одоо ер нь бол Ирээдүйд би олимпиад авахыг зорж байна. тэр хүртэл ер нь бол бас амжилт гаргаад явна л гэж бодож байна да. Миний хувьд зүгээс харахад бол Монголын ширхэг теннис холбооны одоо хүүхдийн нас буюу 13-аас 15 нас, 12-оос доош нас энэ хүүхдүүд рүү анхаарал ерөнхийдөө жоохон сул тавьдаг байсан байна гэдэг үүднээс эхлээд одоо олон улсын хэмжээний мастер бэлэгт ах битээр маань одоо ярьж агаад одоо олон улсын тэмцээнүүдэд одоо хүүхдийн ангилалд хүүхдүүдээ очиж сорио, уралдуулъя, одоо тэмцэлтүүлъя гэдэг үүднээс ерөнхийдөө 2023 оноос эхлээд ерөнхийдөө явж эхэлсэн. За одоогийн байдлаар бол Монголд одоогийн нөхцөл байдалд бол бид нар 30 гаруй медалийг Монголд авчирсан байгаа. Тийм учраас Монголын ширхэг теннисийн холбооны хүүхдүүдийн одоо гадаад дахь хүүхдүүдтэй харьцуулах юм бол би хол тасархай одоо гадаад тамирчид хол тасархай гэж би хэлэхгүй. Одоо бол бид нар эрчимтэй хөгжиж байгаа. Бид нар гадаадын тамирчидтай ерөнхийдөө өрсөлдөхөд ерөнхийдөө тун ойрхон явж байгаа л гэж би хэлнэ.